зэлтэй хөвчийн бүрэн сахиусан ч мөрлөн шогших чимтэй Монгол ардын уртын дуул Монгол үндэстнээ өөрмөгц онцлог шинжих буй сонгодог урлаг мөн бөгөөд дэлхийн бусад үндэстнээ ардын дуу урлагтай харьцуулбал шинж төлөөр нь чохомхуу Монгол онцлогтой урлал юм а. Уртын дуу нь цаг цагийн чавхтас цалигм сэтгэлийн уян голсоор ирсэн. Дорны талд нартай хамтрагсан цэнхэр аялгуун домогт ард түмний маань 100 мянган жилээр элэг чэйжиндэн өвлөн үлрүүлсэн орон чимэг. Уянгарсан сайхан уртын дуунд уул хангаан лус шавдаг баясч ухаант Монгол айлын хиймэр зодбоос эргэж өлзий хутаг оршин шингэдэг гэлцтэй. Сар шинийн сайхан цагаар уртын дуунай уянга цэнгэлэн өргөн барилгүй яах вэ? Тэгэлгүй яах вэ? Монгол ардын уртын дуугаан бэйчлэн тээж өвлөн уламжлуулж яваа манай орны алдарт уртын дуучин жагдсран гойг шав нэртэй. Дэд Монгол нутагтай алдарт ардын дуучин говь нарыг хүндтгэн урж байна. Уртын дуугаас хүртээрээ.
Хөрж засгаас жохолчлон хүндэтгэж байгаа нэг бүс нэг замын төрийн бодлого нь хөрш улсуудын улс төрийн этгэлжил аж ахуйн хамтралчаа соёл урлагийн солилцоог эрчимтэй сайхан ахиулж байгаа. Дундад Монгол, Орос 3 улсын аж ахуйн бүсийг зохицлон байгуулахын дагуу урлаг соёлын үйлс маань бас сайхан хөгжиж байна. Ингээд өнөөдрийн энэ үдшилгийн энэ сайхан талбай дээр хоёр улсын алдарт дуучин маань хамтран эрхэм та бүхэндээ ая дууны сайхан мэндэ дэвшүүлэх гэж байна. Оросын холбооны бүгд найрамдах Бурад улсын алдарт дуучин Намгар, Дундад улсын Өвөр Монголын алдарт дуучин Жижигмаа хамтран та бүхэндээ ая дуугаан дэвшүүлэх гэж байна. Таалан болгоно уу? Hey